үйл зааснаар Монгол Улсын иргэдийг одоо нас хүүсээр нь ялгарлан гадуур эрх хэрэгчлээнд нь бас ялгарлан гадуурхаагүй гэдгийг бас хэлхэн зүг байна. Яагаад тэгэхээр яг энэ шүлжээний их тодтголтой прям төсөл өөрөөр аргаар үлдэж байгаа залхи гэмтрийн хохирогчийн ихэнх дийлэнх холонх нь 51% түүнээс доош эмэгтэйчүүд байж байна. Насаар наваад үзэхэр зэрэг 30-аас 50-тай орчим насны хүмүүс байж байна. Эмэгтэйчүүд яагаад ихэнх нь байгаад байна гэдээ аваад үзэхэр зэрэг за нэг хэсэг үлгээрээ тойрч суугаад нэг жоох яриа өгвөл ярихаараа зэрэг нөгөө эрэгтэйчүүдээс илүү ахуй талаараа их холбогддог юм байна л да. Жишээ нь гэртээ зүгээр сууж ахаар, гэртээ хүүхдээрээ зүгээр сууж ахаар тэнд нэг аятайхан мөнгөтэй болгочих та. Мөнгө хурдан төрхөн шиг хариуцуулаад авчих тийм боломжтой бизнес гараад ирж тэнд очиж сургалтанд сууя бүгдээрээ гэнийг нэгэндээ ингээ урайлаад явдаг. Тэгээ мөрдөн шалах ажиллагааны явцад хогчноос ингээ асууж тодруулахар зэрэг би шүлжээ биш гэхээр зэрэг би орцсон юм а, элсэд орцсон юм, мөнгө өгөөд орцсон юм а гэдэг яриад. Тэгэл бас л одоо харахаар зэрэг нөгөө хар хараагаар хэлэх нөгөө тарих угаалт гэдэг юм чинь л явагдаад байгаа юм л да. Тэгэхээр интерес бол бид нар цагдаагийн байгуулагч Монголын бусад төрийн байгууллагчид энэ үйл ажиллагааг талсан зогсоох хэрэгтэй. Үүнээс иргэдийг хохирохоос урьдчилан сэргийлэх хэрэгтэй.